Сэндрэгчээ тэгээ өнөөдөр та миний урилгыг хүлээж аваад Эрдэнэ суудагч бит хоёртой хамт одоо ярилцах жагаад маш их баярлалаа. За Эрдэнэ суудагч маань болох сэндрэгч маань болохоор за сэндрэгч маань та өөрийгөө танилцуулчих уу? За миний мэдлэр бол ямар ч лсэн Curtin гэдэг universityд бол профессор ийм айгуу мундаг эмэгтэй байгаа. Тийм Curtin их сургуулийн School of Education буюу боловсролын их сургуульд дэд профессор хийдгээ хэл шинжлэлийн тэнхим. Дээрэс нь юу судалгаа эрдэм шинжилгээ хариуцсан захирал хийдэг Director of Research гэж явуулгаа. За тэгээд ийм гоё мундаг эмэгтэйтэй өнөөдөр ярилцах байгаадаа бүр ингээд сүрдээд гэхдээ ингээд нөө яриагаа эхлэхдээ би монголчуудтайгаа бол ярьдаг те та хэдийг дэмжиж байгаа гэд. Тэгээ бүтэнсэн өдрийн орой бид нэр цаг гаргаад ярилцж байгаад маш их баярлаа. Тэгээд сэндрэгчээ бид хоёр танд 5 асуулт бэлдсэн байгаа. За эхний асуулт нь болохоор мэдээж эрэгтэй одоо Австралийн хөгжсөн улсад тэгээд энэ том сургуульд ингээд те бүхэл бүтэн нэг тэнхмийн ингээд захирлаар ингээд ажиллаж байна. Тэгэхээр та яг ингээд өөрийнхөө гоё туршлага яагаад ингээд ер нь таны чиглэлээр суралт одоо ер нь таны мэрэгжил юу юм тэгээд хэрхэн одоо энэ сургуульд ингээд гоё юм амжилттай ерөнхийдөө ингээд одоо ажиллаад явж байгаа энэ гоё түүхээсээ бас бидэнтэй хуваалцвал айгүй олон хүмүүс ирч хүч авах танаас. За баярлалаа. Тэгээд намайг ярьцлаганда урьж оруулж аваад баярлалаа. Уянгаа Эрдэнэ сууд хоёртоо. Тэгээд би чадах чинээрээр хариулъя. Жохон бүтэн сайнны үдээс хойшоогоо болохоор жоохон юу тий бэлтгэл муутай байсан. За тэгээд эхний асуулт бол туршлагаасаа хуваалцаач ээ. Яагаад энд ингээ багшлалт ингээ асуулт байна те. Ер нь бол би юу яасан л да нөгөө бакалаврынхаа зэргийг Мөсө олон улсын харьцааны дээд сургууль гэж байдаг байсан. Хэл шинжилэл тэгээд дээрэс нь олон улсын харилцаа гэсэн юм 2 double degree-гаар төгссөн байхгүй бакалаврынхаа зэргийг. Тэгээд төгсчөөд ер нь бол товчхон ярихад бол магистрийн зэрэгээ хамгаалах гад Австралид анх ирсэн Сиднейгийн их сургуульд University of Technology Sydney гэдэг. Тэгээд магистраа болохоор зэрэг нөгөө одоо энэ Австралийн Australian Awards Scholarship гэж байдаг штэ та нар мэдэх үү? Мэднэ. Тэгээд тэргээр тэнцээд ирсэн. Нөгөө айлц малцны юм өгөөд те. Тэгээд Австралид магистраа хамгаалах гад ирж байхдаа магистраа хамгаалж байхдаа одоо дэлхийд маш алдартай эрдэмтэн байд юм профессор Alistair Pennycook гэдэг одоо миний филдт бол манай би ч applied linguistics-ийн филдийн хүн шүү дээ. Applied linguistics гэдэг нь болохоор хэрэглээний хэл шинжилэл гэсэн үг тий. Хэрэглээний хэл шинжилэлд бол одоо дэлхийд дээрээсээ заада 1 2 тал орж байгаа профессор Alistair Pennycook-ийн хичээлийг тийм тэгж авах их аз завшаа надад тохиолсон. Тэгээд тэр UTS гэдэг тэр Сиднейгийн их сургууль сурж байхдаа профессор Pennycook-ийн 2 хичээлийг аваад тэгээд тухайн үедээ 2 хичээлийг аваад ингээд тэр мундаг профессорын хичээлийг сонсож байхдаа айгүй их юм сурдсан байлээ те. Маш их юм сурсан. Маш сонирхолтой байсан хичээл нь ер нь бол Монгол сурж исэн тэр хэл шинжилгээ хичээлээс шал өөр байсан те. Тэгээд сурж явах явцдаа би профессор Pennycook-тай айгүй сайн танилцаад өөрийнхөө судалгааны тухай юу сонирхдаг тухайгаа ярилцаад тэгээд өнгөрчээсэн. Тэгээд Монгол руугаа буцаад магистраа хамгаалчаад Монгол руугаа буцаад тэгээ Монголоос дахиад буцаад PhD apply хийгээд PhD болохоор нөгөө Endeavour Scholarship гэж байдаг шүү дээ тий. Австралийн засгийн газрын Endeavour Scholarship. Тэргээр PhD apply хийсэн чинь тэнцсэн. Тэгээд профессор Pennycook та намайг ингээд юу яач удирдаач би одоо ийм сэдвэр нөгөө би таны оюутан байна ийм сэдвэр ингээ яа гэсэн чинь маш дуртай хүлээж аваад тэгээд Австралид ирээд PhD-дээ орсон. За PhD бол магистрийг бол маш өөр тийм одоо маш өөр одоо магистр бол 1.5-аас 2 жилийн дотор хүн гяскас assignment-тай өгөөл хамгаалал явцдаг. PhD бол тийм биш. Маш их юм бодно, маш их одоо шүүмжлэлтэй хандна, critical thinking гэж англиар ярьдаг шүү дээ тий. Хандна тэгээд толгойтой ус их унсандаа PhD хийж байхдаа 4 жил хийсэн тий. 4 жил толгойтой ус их унсан, их уйлсан. Ямаа чадахгүй нэг ямаа биччихэл буцаагаал нөгөө багштай өгөхөр багш болохгүй байна гэж буцаадаг. Тэгэл одоо юунд болохгүй гэдэг байна гэл те. Юунд болохгүй байгаа юм болоо гэл. Өөртөө болохоор нэг л болцсон юм шиг санагдаад байдаг. Гэтэл нөгөө
манай багшд маань болохгүй байна гэл 4 жил ихэд зовсондоо PhD-гээ хийх гээд тий. Тэгээд хийсэн PhD-гээ хийгээд тэгээ сүүлийн 2 жилд нь аваа сураад гайгүй болт юм бэлээ. За эхний 2 жил бол аюу хэцүү байсан. Магистраас шал өөр тийм байт юм бэлээ. Хэрвээ та Австрал PhD-гээ хийн гэж бодож байгаа бол магистраас их өөр шүү гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Тий. Тэр бол миний эхний нэгдүгээр advice. За тэгээ PhD-гээ хамгаалчаад мэдээж тийм мундаг профессорын гараар ороод одоо англиар бол I have been trained one of the best the top professors in the world in the applied linguistics те. Professor Alistair Pennycook гэдэг. Тэгээд одоо Австралид ингээд ажилд орох гээд Австралид ажилд apply хийн штэ. Одоо ажил гэхээр чинь зэрэг PhD авсан хүн чинь их сургуулиудад apply хийн academic гэж явдаг байхгүй те. Academic гэж явна. За гэтэл Австралийн нөгөө academic зах зээл маркет нь маш жоохон. Америкийг бодвол за Америкчин бол одоо 300 сая хүн амтай. Маш олон ихтэй сургуультай тий. Австрал бол нэг 20 сая хүн амтай. Ихтэй сургуулийн тоо бага. Тэргээрээ академик хүмүүст ажил нь их бага байдаг тий. Тэгээд яг төгсөөд ажил олдохгүй. Тэгээд за одоо өстой ингээд Австралд бол ажил олдохгүй юм байна гэд тэгээд гадагшаага ажил хийж эхэлж байгаа юм л да. Beyond Australia тий. Beyond Australia тэгээд ингээд энэ Азийн бүс нутгаар ажил хийж эхэлсэн. Жишээ нь Сингапур, Гонконг, Япон гэд тэ. Тийм. За тэгсэн чинь тэр сургуулиудад apply хийсэн чинь Сингапурын их сургууль авъя гэдэг интервьюнд ураад тэгээ Сингапурын их сургууль дээр очиод интервьюнд нөгөөд байжсэн чинь Японы бас нэг сургууль Aizu-гийн их сургууль University of Aizu бас авъя гэд. Тэгээ Японд очиж бас интервью дээр өгөөд тэгээ хоёулаа авъя гэд тэгээ би сонголт хийх болоод тэгээд Япон явах болж байгаа. Тэгээд Японы PhD-гээ төгсчөөд би чинь University of Aizu дэд профессороор 1.5 жил ажилласан шүү дээ. Японд тий. Тэгээд PhD-гээ дөнгөж шинээр хамгаалчаад Японд анх гараагаа эхэлсэн юм аа дэд профессороор тий. Тэгэхдээ би урд нь бүр магистраа хамгаалахаас өмнө дөнгөж их сургуулаа төгсчөөд бас Японд 2 жил оюутан exchange-ээр яваад тэнд очиод англи хэл дээр зааж исэн. Япон бол туршлагатай байсан учраас би Японыг сонгосон. Жохон Япон хэлээр ярьдаг. Тэгээ Японы соёл, Япон улс чинь маш гайхамшигтай шүү дээ, тий. Соёл иргэншил. Тэгээд Японд очиод 1.5 жил тэндээ Aizu-гийн их сургууль, bilingual их сургууль ахгүй юу? Англи, Япон хэл дээр сургалт нь явагддаг. Тийм. Тэгэхээр бид нарт айгүй амар болчдөг. Тэгээд намайг яагаад авсан бэ гэвэл мэдээж одоо Pennycook гэдэг мундаг профессорын шавь юм байна гэдэг нь бол гол шалгууруудын нэг байсан. Тэгээд дээрэс нь би PhD-г хамгаалж байхдаа багштайгаа хамтраад нэлээд хэдэн одоо олон улсын том сэтгүүлүүд International Journal, Peer Review Journal гэж байдаг. Эрдэм шинжилгээний сэтгүүлчтэй зүгээр нэг сэтгүүл биш те. Энд нэлээд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэг хэвлүүлсэн байсан. За тэр нь бас их нэмэр болсон те. Тэгээд ороод ингээ Японд ингээ ороод Aizu-гийн их сургуульд ингээ ороо явсан чинь надаа Япон юу нь хэцүү санагдсан бэ гэхээр нэгдүгээр би Японд ороос бүр ингээ чөлөөтэй ойлгохгүй болохоор хэлний барьер аягүй хэцүү санагдаад за хоёрдугаар болохоор зэрэг тэр яг Aizu-гийн Aizu Wakamatsu гэдэг тэр хот үүдийн тэр нь амар хөөгдөн амар их застай өвөл нь амар их цас ордог. Тэгээд тэгсэн мөртлөө айгүй их цас ордын мөртлөө одоо манай Монгол шиг ийм гоё халаалттай байшингууд байхгүй шүү дээ. Япон бараг нэг ийм цаасан байшин дотор ингээ байгаа бүр амар даараа зутраад Австралигаас санаад Австралч айгүй дулаахан нартай гоё шүү дээ тий. Тэгээ Австралигаас санаад тэгээд за ерөөсөө одоо буцаж л Австралид очиж ажиллах юмсан гэд. Тэгээ Австралийн академик маркетинг харахаар ерөөсөө маркет маш жоохон ойлгохтой ажил ерөөсөө байхгүй. Тэгээд надад нэг л сонголт үлдсэн дээ. Тэр нь юу вэ гэхээр зэрэг Australian Research Council буюу Австралийн эрдэм шинжилгээний одоо council тий. Эрдэм шинжилгээний council гэдэг нэг том байгууллага байна л да. Одоо Австралийн эрдэм шинжилгээ судалгааг хариуцсан засгийн газрын нэг том агентлаг байхгүй тий. Тэд нар жил болгон судлаачд мөнгө өгөөд бүр цалингийн нөгөөд их сургуулиудад ажиллаулдаг байхгүй юу? Australian Research Council. Тэгээд дотроо айгүй олон тийм юунууд категоринуудтай. Одоо эхнийх нь категори болохоор зэрэг PhD-гээ төгссөний дараах postdoctorate буюу докторийн дараах одоо судалгаа гэдэг. Нэг нь болохоор discovery гэдэг ингээд дотроо
айгүй олон тийм юмнуудтай. Тэгээд надад хамгийн их тохирчсэн болохоор зэрэг post-doctorate буюу одоо discovery early career research гэж явдیں۔ Гэтэл тэр нь амар өрсөлдөөнтэй. Жилд одоо 1000 хүн аппликейшн өгдөг гэж байгаа байхгүй, заримдаа 1500 тий. Тэрнээс 15%-ийн л одоо success rateтэй гэдэг чинь 1500-аас 15 гэдэг чинь одоо хэдэн хүн гэсэн үг үү тий. You do your math одоо мэдгүй 200 юм уу 250 хүн авд юм уу? Амар өрсөлдөөнтэй, тэгээд амар өрсөлдөөнтэй. Хэрвээ тэрийг авах юм бол өөрийнхөө сонгосон их сургууль дээр очиод 3 жил бүх цалин мөнгөний одоо Australian Research Council-аас төлөөд тий. Цалин мөнгөн дээрээс нь нэмээд нөгөө юу яана судалгааных нь мөнгө гэд нэлээ их мөнгө өгнө тий. Тэгээд тийм л арга байгаа юм чи надаа өөр арга байхгүй. Тэгээ би за ерөөсөө яад ч үсээ энд apply хийгээд үзье. Одоо тэгэл яах вэ? Тэгээд тэр аппликейшнийг бичих гэж би Японд ажлынхаа хажуугаар баг бүтэн 1 жил бичиж байгаамаа. Тэрийг бичих гэж их үсээ онгосон. Тэр бичихэд маш хэцүү, маш их rethinking, маш их юм одоо thinking маш их одоо юм бодулдаг хэцүү шүү тэр тий. Тэгээ apply хийсэн чинь тэнцсэн байхгүй тэрэнд тий. За тэгээд тэр нь тэнцээ тэр бол их гайхамшигтай үйл явдлалсан. Миний академик амьдралт тий. Миний академик карьерт бол маш гайхамшигтай үйл явдлалсан. Тийм олон өрсөлдөөнтэй тийм юмд нэлээд өндөр оноо авсан тий. Тэр нь тэнцхийн тулд бол бас нэлээд өндөр оноо авах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь бас Аз байдаг л баг л та тий. Тэгээд тэр нь тэнцээд тэгээд тэрэндээ тэнцээд эрэхтэй би Curtin их сургуулийг сонгосон байхгүй юу? Баруун Австралийн Curtin их сургуулийг. Яагаад Curtin их сургуулийг сонгосон бэ гэвэл нэгдүгээрт энд би одоо нэг хүүтэй. Тэгээ миний хүү би бас доктор хийж явах энэ Perth баруун Австралид төрсөн. Тийм тэгээ миний хүүгийн төрсөн одоо нутг нь нэгдүгээрт. Хоёрдугаар Curtin их сургууль дээр бас миний таньдаг айгүй олон профессорууд одоо миний мэрэгжлийн applied linguistic айгүй олон профессорууд намайг дэмжиж хүрээдэр гэдгсэн тий. Сидней рүү явах гэтэл Сидней жоохон үнэтэй санагцсан. Одоо жоохон practical байдлаасаа очиод ингээд байрны rent жишээ нь айгүй үнэтэй тий Сидней. Perth бол арай гайгүй шүү дээ тий. Тэгээ ер нь жоохон хүүхд мөхд өсөхөд бас нэлээд дулаахан тэгээд одоо амьдрахад нэлээд бас орон зай ихтэй тийм стресс багтаа хот байхгүй тий. Тэгээ Curtin-ийн сургууль дээр тэнцэж ирээд тэгээд 2018 оноос эхлээд Curtin-д ажиллаад одоогоор ингээ ажиллаад байж байна. Тэгээд Curtin дээр ирээд одоо юу 4 дахь жилдээ ажиллаж штэ тий 2018 онд ирсэн гэдэг чинь. Тэгээд ингээд нөгөө Australian Research Council Discovery Early Career Research Fellow буюу одоо DECRA гэдгээр ирээд тэрэндээ 3 жил ингээд ажиллаж байгаа тий судалгаагаа хийгээд тэгж явах явцдаа маш олон ном гаргаад маш олон эрдэм шинжилгээний өгүүлэл гаргаад ингээд явсан. Тэгэнгүүт чинь олон ном гаргаад эрдэм шинжилгээний өгүүлэл яваад ирэхээр аяанда одоо нэр хүнд ингээд өсөд ирнэ штэ тий дэлхийд улам мэдэгдэж өөрийнхөө филдд улам их мэдэгдэж ирээд дэлхийн олон одоо хурал эрдэм шинжилгээний хурал одоо keynote дээр ирээч гэдэг ураад хүмүүс интервью авъя гэдэг ураад ингээд эхэлж байгаа. Тийм тэгээ ер нь бол хүмүүс бас миний хийж байгаа эрдэм шинжилгээ судалгаа маш их сонирхдаг л да. Ганцхан манай монголчууд биш Монголоос илүү ер нь internationally well known штэ би internationally тийм. Тэгээд ингээ юм залуу Монгол гаралтай судлаач гарч ирж байгаа юм байна. Эмэгтэй судлаач гэдэг. Тэгээд маш олон урилга аваад одоо ингээ явсан. Тэгээд ингээд угаасаа ингээд гайгүй судалгаа эдрэн танигдаад ирэхээр зэрэг Curtin одоо 3 жилийн дараа би нөгөө пост доктор хийсэн байгаа шүү дээ тий. Тэгээ 3 жилийн дараа дуусгаад ирсэн чи та манад одоо ингээд дид профессороор ажиллаач ээ. Тэгээ дид профессороор ажиллаач ээ. Тэгээ дээрэс нь одоо манай эрдэм шинжилгээ судалгааны захирал болоод яваач ээ. Бид нар одоо өөрснийхөө School of Education-ыг жишээ нь одоо эрдэмтдийг ингээ яг тань шиг ингээд судалгаагаа хийгээд тань шиг ингээд номоо гаргаад тань шиг ингээд хурал цуглаад ингээ ороод ингээд хөгжүүлээд яваачаа гэдэг. Тэгээд ингээ Curtin-д одоо ингээ ажиллаа явж байна. За амар урт түүх ярьчлаа уучлаарай. Тий. За иймэрхүү ланда тавчтаа тий. Таны түүхийг сонсоод бүр ингээд айгүй ихгүй тийм ирч хүчийг авч байна. Яг ингээд нөгөө би ч гэсэн бас ингээд та Австралид ирээл ингээд тий бараг ингээд нөгөө нэг ажил олох тий энэ бүгд ингээд ер нь хэцүү. Тэгэл чи яахчгүй бидний гадаад хэл учраас тэгэл ер нь бол амар их struggleтай явж одоо тулгарч исэн болохоор ингээд таныг бас энэ чинь зүгээр нэг Монголд ч гэсэн хүмүүс ингээд бас өсөлтөг штэ маш өсөлтөнтэй. Тэгэхээр энэ Австралийн энэ хөгжилтэй энэ одоо тий зах зээл дээр ингээд
Тэгээ Монгол эмэгтэй, ялангуяа Аз эмэгтэй ингээд ийм ундаг амжилттай явж байгаагаар бүр үнэхээр их бахарх чинь. Тэгээд би бас танаас ингэж асуумаар байна л да. Яг ингээд хүмүүстэй за магистраа хамгаалчих гэдэг. Таныг ингээд сонсохоор ингээд ер нь байж болох бүхэл одоо scholarship-үүдийг тэтгэлгүүдийг авсан тэр боломжуудыг ашигласан байна. Тэгээд таныг ингээд яг юу ингээд хувцлаад ингээд зогсолтгүй ингээд явуулсан юм бэ? Одоо жишээлбэл би ч гэсэн яг ингээд 2 магистрийн хамгаалсан. Тэгээд эсвэл өөрөө тэгээ одоо жишээлбэл тань шиг research хийгээгүй шүү дээ. Ер нь бол нөгөө нэг дандаа course work тэгээ явцсан. Тэгсэн ирнэл ёо лээ тэгээ баг гэрийнхнаас ч хүртэл ингээд юм яагаад ингээд сууд одоо жоохон ажил хийж болохгүй мó гэж намайг чинь хийж мэдсэн. Би таныг ингээд тэгээ одоо ингээд жишээлбэл хүүхдийн хажуугаар гэр бүлийн хажуугаар ингээд байнга судалгаа шинжилгээний ажил хийгээд байна гэдэг чинь бас ингээд хэвчээ. Тэгэхээр та яг энэ бүгдийг яаж зохицуулаад юу таныг ингээд амар мотивац өгөөд ингээд хийх та ингээд юм гоё амжилтанд хүрвээ. Манай аав чинь профессор хүн байхгүй юу? Тийм. Манай аав чинь профессор одоо юу Монгол Улсын их сургууль National University of Mongolia-гийн улс төр судлалын тэнхимд насаараа профессор хийсэн хүн. Өөрийнхөө докторыг болохоор Оросын Санкт-Петербургийн их сургуульд Орос хэлээр хамгаалж ирсэн тийм хүн. Тэгээ ер нь багасаа бол ингээл аавыг ажиллаж байхад бол аав ингээл ном бичээл суудаг тийм хүн байсан байхгүй. Ном уншаал, ном бичээл. Тэгэхээр зэрэг тэр их нөлөөлсөн болов уу гэж боддtiin. Тэгээд багасаа одоо аав манай аав ном уншихаар ингэдэг ингээл те эмэгтэй хүн боловсралтай байхгүй бол ялангуяа эмэгтэй хүн боловсралтай байхгүй бол болохгүй гэж маш хэлдэг те. Тэгээд ингээл аавыг ер нь бол багасаа тэгээд ингээд ном уншаал, ном бичээ сууж байгаа нэг тийм одоо culture штэ те. Тэр environment бол бүр жоохноос эхлээд тасцсан байсан. Тэгэхээр ер нь багасаа л ингээл анх мэдээ орж явахдаа ингээд ном уншаал, ном бичээ сууж идэм байх гэдэг тийм төсөөлт те. Тэгээд эмэгтэй хүмүүс чинь мэдээж аавгаа хараад айгүй их юу аав штэ. Айгүй их тийм inspiration аав те. Их inspiration аав. Тийм тэгээ багасаа ер нь Орос сургууль эдрээр яваал бүр багасаа англи хэл сураал тэгэл багасаа ер нь манай аав ээж хоёр намайг тийм айгүй гадаад хэлний авьяастай хүүхдгэл тэгдэг байсан. Гадаад хэлний авьяастай энийг ерөөсөө хэлний хүн болгоно гэл тий. Тэгээд багасаа тийм нэг хэлний нэг гүнзгийрсэн сургуулиуд байдаг байсан шүү дээ тий. Англи орос тийм сургуульд яваал. Тэгээ их сургууль шууд олон улсын харилцаанд угаасаа хэл шинжилгээр ороод тэгээд ер нь багасаа бүр яасан байхгүй юу. Одоо энэ хэл шинжил гэдэг юмыг бүр ингээд багасаа л нэг сонио би ер нь гадаад хэл шинжил айгүй сонирхолтой юм байна гэсэн тийм бодолтой тий. Тийм тэгэл явсан. Тэгээд ер нь за тэгээд тэгж байгаа. Тэгэнгүүтээ энд Австралид ирээд магистрт ирээд өшөөний гол том инспирэшн юу байсан бэхээр мэдээж тэр том профессор Alistair Pennycook-ийн хичээлд суугаад ингээд явхад тэр бол маш сонирхолтой, маш инспирэшн надад өгсөн. Тэгэл тэр хүнийг ингээд харж байхад ер нь айгүй надад тийм мундаг санагддаг байсан байхгүй юу. Ста нэр амар олон гоё эрдэмшлэгээний өгүүлэг гараал, намаа гаргаал, энэ тэнд өргөтаал тий. Хүн болгоёс профессор Pennycook гэл ингээл тэгдэг байсан. Тэгэл би багшаагаа ингээл ажиглаж яхад амар одоо бүх амьдралаа одоо тэр өөрийнхөө судалгаанд өгцөн тий. Ерөөсөө хүнтэй суугаагүй хөөгдгөө зүгээр нэг партнертай л одоогоор тийм одоо тэтгэвртэй гарсан мөртлөө тийм шүү дээ. Бүх амьдралаа одоо тэрэндээ зориулсан. Тийм тэгэл ингээл жилд одоо нэг ном жишээ гаргана. Тэгж яхад чинь би нэг чаптраа гаргах гэж бүр. Тэгээ нэг чаптар бичих гэж боо юм болж яхад нэг ном гаргаад тэнгуут чинь намайг амар хувцалдаг байсан манай багш. Тийм одоо хүн жилд нэг юм ном гаргаж яхад би яхаа нэгэн чаптар гаргаж чаддгүй болоо гэж тэгж аягүй их боддог байсан. Тэгэл аав эдэртэй ингээл энэ тухай ярихад зэрэг манай аав ч гэсэндээ аягүй их ном гаргадаг юм байсан. Тэгэл хүн ер нь тэгэл өөрөө хэрэг пашнтай байна. Тэрнээс л болно шүү дээ. Тэгэл айгүй их тэгээ багштайгаа нийлээд айгүй их өгүүлэг эрдэмшлэгээний өгүүлэг бичээл нөгөөдөр нь accept болол ирэхээр хүн айгүй тийм амтанд нь ордог байхгүй юу? Амтанд нь ороод миний эхний өгүүлбэр ингээ хэвлэгдчихлээ. Хоёрдугаар өгүүлбэр хэвлэгдчихлээ. Миний гуравдугаар өгүүлбэрийг тэдэн хүн одоо citation тэдэн хүн сайт хийсэн байна гэдэг нь одоо статик гэсэн үг шүү дээ тий. Одоо миний өгүүлгийн тэр нэг citation нэмэгдэж ингээ явахаар айгүй гоё амтанд нь ороо явдаг. Академикт нэг орчих юм бол айгүй амттай. Нэг ороод явах юм бол улам нөгөөтгөө ингээл хийгээл улам ухаалбар ингээд учрыг ойлгох гээд ойлгочод санаа амардаг байхгүй юу тий. Тэгээ одоо нэг одоо онлын тухай би ингээд судлаад нөгөө онлоо
мундаг том эрдэмтдийн онолыг ингээ уншаад нөгөөтгөө практик дээр Монголын контекстн дээр хэрэгжүүлнэ гэдэг. Тэгээ заавал хариу ард нь гарч иж санаа амждаг. Тийм. Тэгээ өөр бас нэг нөлөөсөн юм юу гэхээр би нөгөө түрүү хэлсэн шүү дээ PhD-г хийж байхдаа жирэмсэн болоо хүүхд гаргасан гэдэг. Тэгэл яг дундуур нь хүүхд төрүүлэл дундуур нь maternity leave аваад хүүхд төрүүлэл нөгөө эмэгтэй хүн чинь хүүхд төрүүлэл айгүй их бэрхшээлтэй тулгарна шүү дээ тий. Урд нь юу хүүхд мөгцсөн айгүй сайхан сингл ингээл явж исэн чинь гинт нялх хүүхд гарч ирээл уйлаад хоолоо идээ тэгээ ингээгээл хүүхд чинь айгүй хэцүү. Тэгээ хүүхдтэй олонгуудаа би тэгж бодсон. За одоо ерөөсө хүүхдтэй өөрөө шийдээд хүүхдтэй болъё гэж бодсон. Тэгтэл дээрэс нь одоо ингээд ийм хариуцлагатай PhD хийж байна. Тэгэхээр одоо л маш хариуцлагатай байхгүй бол тэгэл ингээл алдах нь биш шүү гэдгийг айгүй сайн ойлгоод тэгээд одоо миний хүү намайг улам их хурцлсан шүү дээ тий. Одоо унтуулчаал шүн унтуулсныхаа дараа шүн сууж юмаа хийгээл ингээл үүрэмлэл юмаа хийгээл тий тэгдэг байсан. Тэнгүүтээ юмаа хийнгүүтээ одоо өстө хүүгийнхаа төлөө хийчлээ гэл эмэгтэй хүн чинь бас нөгөө хүүхдтэй болохоор айгүй улам strong болт юм билээ. Улам strong. Яг хүүхдийнхаа төлөө гэж бодохоор тий өөрийнхөө төлөө биш хүүхдийнхаа төлөө би одоо энийг хүүгийнхаа төлөө хийшүү гэж бодохоор улам strong болол тэгээ ингээд хүн ингээд айгүй одоо hard work гэдэг чинь айгүй зүйл хийгээд ирэхээр зэрэг угаасаа нөгөө эзэн хичээл заяа хичээн гэдэг монгол үг байдаг шүү дээ. Тэр бүр яг үнэн шүү гэж хэлмээр байна. Би эзэн хичээл яг заяа хичээлдэг байхгүй. Ингээд яг эзэн хичээл юмаа игээл ингэнгүүт нэ үр дүн айгүй гоё эргүүл өгөөчтэй надад ирдэг байсан тийм. Тэгээ би тэр эзэн хичээл заяа хичээн гэдэг үгийг айгүй сайн ойлгосон. Тийм. За тэгээ хүн маань ингээд айгүй надаа ирч хүчийг өгсөн. За дээрэс нь одоо тэр эрдмийн их амтанд орсон гэж түрүү хэлсэн тий. Эрдмийн их амтанд орсон. За мэдээж одоо аав минь профессор хүн байдаг болохоор зэрэг ээж аав хоёр минь бол мэдээж надад айгүй их том одоо inspiration байгаа. За манай профессор гэх мэтчлэнгийн одоо ингээл амьдралын practical хүүхдээс ахуулаад дээшээ академик гэл ингээл ийм олон inspiration байсан да тий. Сайн нөгөө синдрик хичээг ярьсан чинь бараг ойлгоч. Би бас нөгөө нэг яг энд ирээд гинт сурах гэж ирсэн чинь гинт жирэмсэн болоо. Тэгээд охин маань төрөөд тэгээ би бүр яг санд байхгүй. Би нэг чөлөө аваагүй. Тэгэл миний ингээд нэг талын бүх ингээд ийм том болцсон аа. Мэдхгүй юу аймаг ялхаараа хүүхдэн төлөвлөсөн. Тэгэл охиноогоос хөхүүлээд унгаач нэгээд айгаа газар тавиад тэгээд нөгөө нэг оройн сууж assignment хийчихэнгүүтээ дөнгөж ирээд би нэг буудалд ажилладаг байсан. Тэгэл нэг өдөр бүр ингээд assignment дуусгаж чадахгүй ингээд ажиллаж ирсэн аа. Өглөө ингээд баг 2 цаг унтаад өглөө. Тэгээ би чинь манай охин чинь баг 6 сар ч хүрээгүй тийм. Цэвэрлэгээ их гэж яваад. Тэгээд ингээд яг таны хэлснээр охин хүүхд маань намайг ингээд цэвэрлэгч гэж ингээд бодвол ингээд үгүй тоохгүй л ахалта гэхдээ л дээ. Тэгэл нэг хүүхдээ боцоор агаад ингээд яг ингээд зүтгэсэн бас тийм ингээд ийм яах вэ гэх. Тэгэл ерөнхийдөө бас яг өмнө ингэж бодож байгаагүй. Гэхдээ яг ингээд та сайн санасан нэр охин маань надад амар хүч өгсөн юм байна гэдэг. Манай хүү бас айгүй хүч өгсөн надаа яг тэр үед. За би одоо алдах юм бол ингээд бодоо олно гэдэг угаасаа би мэдчихсэн байхгүй тий. Тэгээ одоо алдчихлахгүй ингээд яах юм бол би яана гэх. Тэгээд хүүгийнхаа төлөө айгүй мэдээж амар хэцүү шттэ тий. Дөнгөж нь ялах хүүхдээ хоолын нөгөө нь унтуулна. Тэгээ манай хүүхд чинь 20 минут болгон сэрнэ. 20 минут болгон. За унтуулчихлаа гэл. Гээс сухар 20 минутын дараа дахиад. Эсвэл хэцүү шүү тий. Одоо бодчих нэрэ. Тэгэл нэр нойргүй тэгэл тий тэгэл гүрийдэг байсан шттэ. Тийм. Гэтэ тэгээд за одоо ингээл хүүгийнхаа төлөө ингээл эмэгтэй угаасаа хүүхдтэй болохоор хүүхд нь эмэгтэй хүнийг аягүй хүмүүжүүлт юм байлээ. Юу тэр сайхан ингээ ганцаараа ингээ явж исэн юм уу байхгүй шүү дээ. Тэгдэм байлээ. Тэгээ хажуугаар нь эрдмийн ажил хийн гэдэг чинь бол бас тийм тэгээ би Японд л нөгөө профессороор явж байхдаа бас хүүгээ дагуулаад явсан шүү дээ. Тий хүүгээ дагуулаад. Тэгсэн чинь манай хүү бас Японд очиад ерөөсөө идээшдгүй. Юу тийм нөгөө нэг Японд ч хэлийн сайн ойлгохгүй нөгөө энэ астрал төрж өссөн болохоор тэгээд хэлийн сайн ойлгохгүй тэгээд найс нөхдөйгөө санаад тэгээд тэрнээс болоод би бас астрал руу буцаж заавал явъя гэдэг тийм юу одоо зорилт өөртөө тавиад тэгээд тэрнийхээ төлөө бүтэн 1 жил битсэн гэж хэлсэн шүү дээ тэр аппликейшнийг тий
Тийм ээ, эмэгтэй хүний зовлон, эрэгтэй хүн бол тэгэл хүүхд гаргана гэж байхгүй. Нэгдүгээр тэр гаргана гэдэг чинь бас их юм штэ. Өөрөө биеэрээ жирэмсэн болоод тий. Биеэрээ гаргаад гаргасныхаа дараа амар таргамжийн нэмсэн дээ. Жинхэнэ нэг нусан хацартай наана гэж байгаа юм чи. Тий, эрэгтэй хүн чинь бол тэхгүй. Тэгэл эрэгтэй хүн чинь хүүхд гарлаа, эхнэр нь авлаа, буцаад ном руугаа орлоо. Тий. Тийм ялгаатай. Тэгээ би өөрийгөө паник хүүхдэд харьцуулахаа болсон. Дараа нь паник хүүхд чинь нэгдүгээр ерөөсөө хүнтэй сууж хүүхд гаргаагүй. Зүгээр л нэг юм партнер гэл нэг хүнтэй байдаг тий. Тийм ээ. Эрдэнэс үзэгчтэй асуулт асуух уу? За би харин миний нэг нөгөө хэл сураагүй би хичнээн ингээд IT-ийн хүүхдэрнээ хийлээ айгуу сайн сураагүй гол шалтгаан би амар ичдэг. Тэгээ бүр ичин тэгээд ярьдгүй хүн ингээ юм ярих гэдэг байвал ялангуяа би ингээд одоо саппорт компани руу ярьлаа гэхэд гялс хэлээл би эрдэнэс удаа гэж хэлээл буцаал ярихгүй. Тэр ингээд ичээд ярихгүй байх гэдэг болоос хэл сурахгүй. Тийм нөгөө хэл сайжрахгүй. За тэгээд нөгөө нэг одоо сүүлийн үед бол за би бүр буруу хэлнэ үү яан хэлнэ үү ерөөсөө хамаалах зүгээр л гоо ярьжээ гэдэг шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэгээд яг ямар ингээд яг зорилго одоо ямар үед би яг тэр хэлийг ингээд яг сурах тэр шийдвэрээ гаргаад бүргэж ингэн сэтгэлээсээ та хоёрын хувьд ингээд нэг гоё нэг өөрсдөөс юм гараад ингээд үрдэн хүрж шít. Тэр шиг би нэг тийм үрдэнд хүрчмээр л санагдаад байгаа. Ямар зүйл дээр би төлхөө анхаарч болох юм. Англи хэлийг ярьж шít те. Англи хэлээ сайжруулахын тулд гэдэг. Ер нь бол foreign одоо манай аппаг хэрэглээний хэл шинжил foreign language anxiety гэдэг нэг том концепт гэдэг байхгүй юу? Ойлголт. Foreign language anxiety гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр монгол хэл рүү би бас заримдаа одоо энэ том концептыг монгол хэл рүү орчуулах гэж их зовноо. Нөгөө монгол хэл дээр ойлголт нь бас одоо байдаг ч гэсэндээ тэрийг орчуулах гэж тэгээд огт нөгөө анхнаасаа англи дээр юм хийгээд явсан болохоор монголоор интервью хайгуу хэцүү шттэ надад. Тэгээ foreign language anxiety гэдэг том концепт энэ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо гадаад хэлээр ярихаар anxiety гэдэг одоо монголоор юу гадаад хэлээр ярихаараа одоо сандардаг те гадаад хэлээр ярихаараа ингээд сандардаг ичдэг зовдөг гэсэн үг байхгүй юу. Наад чинь бүр том концепт байдیں۔ Эртний суудаа ганцхан чамд тохиолдож байгаа юм биш заяа. Бүр хамгийн сүүлд тэр foreign language anxiety гэдэг бүр өгүүлэг гаргасан систем гэж сэтгүүл өгдөг штэ тий. Тэрэн дээр би PhD оюутантайгаа нийлээд өгүүлэг гаргасан. Яагаад би тэр өгүүлгийг гаргасан бэ гэхээр нөгөө одоо би энэ Австралийн эрдэм шинжилгээний каунслийн нөгөө судалгаа гэдээ ярьсан штэ түрүүний пост доктор. Тэрэн дээр би нөгөө энтхийн Австралид амьдарч байгаа одоо иммигрантуудаас аягүй судалгаа аваад интервью авсан байхгүй. Тэгсэн чинь хамгийн нэг номерын асуудал ерөөсөө foreign language anxiety. Заашгүй. Гадаад хэлээр ярихаараа айд сандраад, ичээд, нүүр улаагаад бүрстэй. Нүүр тийм тэр чинь foreign language anxiety. Тэр бол бүр маш том сэдв хүн болгонд тохиолддог том сэдв тий. Тэгээ өөрийнхөө хэлээр биш ингээ гадаад хэлээр ярихаараа зэрэг сандарна, твдэн, ичин, зовно гэд одоо тийм psychological маш олон тийм юмуд байгаа штэ. Одоо сэтгэл зүйн талаас маш олон дайралтанд өртөж байгаа байхгүй одоо хүн сандрах, твдэх, ичих гэдэг чинь одоо сэтгэл зүйн том дайралтууд тий. Дээрээс нь бүр physical дайралтууд байгаа. Тэр нь юу байдаг болохоор зэрэг одоо гадаад хэлээр ярихаар зэрэг ингээд ээрч муурна гэ одоо ээр за эсвэн болвол нөгөө нэг ингээд биеэр нь шар ус гүүн гэд ярд байдаг штэ тий. Биеэр шар ус гүүн эсвэл ингээд гараас нь ингээд хүс гарна ингээд хаалганаас нь хүс гарна тий сандрахаар эсвэл ингээд царай уулаан болдог ч юм уу. Physical team concept бас байна тий. Тэгээд энэ бол ер нь яг шийдэгдсэн асуудал бол биш штэ шинжлэх ухаан. Тий бүр ингээд шинжлэхэд одоо тэгдэг хүн тэгдэм гэсэн тийм бол хариу байхгүй тий. Энэ бол маш тийм түгээмэл байдаг. Гадаад хэлийг сурж байгаа хүмүүсийн дунд маш их түгээмэл байдаг гэдэг нь бол батлагдсан тий. За тэгээ энийг яаж давж гарах вэ гэхээр зэрэг нөгөө нэг одоо гадаадаар ярьж байгаа хүнтэй харилцаж байгаа хүмүүс нь маш нөгөө хүнтэй ингээд understand байх хэрэгтэй тий нөгөө хүнийгаа маш сайн ойлгоод empathetic байх хэрэгтэй гэж байгаа байхгүй нөгөө хүн ингээл англиар ярих гал нэг ээрч муурал гэж тэгэн штэ тий тэнгууд чинь нөгөө хүмүүс нөө тийм үгээд аюу гой найрсаг welcoming
discriminate болохгүй те тийм үү за чи өстой инглээ гэдэг айгүй гоё ингээд найрсаг байвал нөгөө хүн ингээд relax болоод ингээд айгүй гоё харилцаа ингээд бие бинийгаа co-construct болоод явнаа гэж тэгж байгаа юм тий. За тэр бол Австралийн контекст нь л те Австралид бол нөгөө англи хэлний native биш хүмүүс шууд яриад ингээд одоо манай монголчууд англиар ярихаар ингээд ээрэл сандрал статер болохоор зэрэг австралчууд тэрийг маш сайн сонсоод ингээд дэмжиж явах хэрэгтэй байхгүй юу? Чи санаа зовлтгүй ингээд сая инглээ одоо хоёлаа ингийа эдэр гэд ингээд айгуу гоё correct хийгээд ингээд яваад тий. За Монголд бол монгол хүнтэй англиар ярихад Монголын контекстыг ярьж байна уу эрдэнэ сувда эсвэл чи яг тэр Австрал одоо Америк хүмүүстэй ярихад контекстыг ярьж байна хоёр өөр контекст шүү дээ тий. Монгол талаасаа л ярьж. Би яг одоо эндээ л амьдарч байгаа чинь. Одоо ингээл монголчуудтай жишээ нь монгол хүмүүстэй англиар ярихад гэж юу? Үгүй гадаад хүмүүстэй. Монгол хүмүүстэй бол бүр ярьж чадахгүй шүү дээ. Тий. Бүр ярьж чадахгүй. Тэгэхээр зэрэг би яг одоо гадаад Монголд байгаа гадаад хүмүүстэй англиар ярихаар юм биш үү тий? Тийм тэгэхээр зэрэг нөгөө хүн чинь чамайг хэр зэрэг сайн empathetic ингэж хүлээж авах уу гэдгээс маш их юм шалтгаалаад anxiety гайгүй болноо гэд батлагдсан байгаа тий. Нэгдүгээр за хоёрдугаарт бол түрүүний чиний хэлсэн тэр маш үнэн. Ерөөсөө санаа зовх явдалгүй. Ерөөсөө ичих явдалгүй. Relax болоод алдаа хийсэн ч ямар ч хамаагүй. It doesn't matter, you know. Хинч чамайг алдаа хийлээ гэж шоолохгүй. Ер нь бол чамтай цог ярьж байгаа хүмүүс бол чамайг нэг тэгэж алдаа хийж нэг сонсоод авахгүй шүү дээ. Тэр чамтай ярьж байгаа хүмүүс юу сонсдог вэ гэхээр зэрэг чамайг ойлгохыг л бодно. Энэ хүн надаа юу гэж хэлсэн бэ? Хэлсэн юм нь ойлгочих юмсан л гэж бодно. Тэгэхээр зэрэг тэрнээс биш энэ алдаатай яалаа гэж тэгэж инех хүн бол ер нь цөөхөн шүү дээ тий. Тэгэхээр тэр талаас нь сайн харах хэрэгтэй. Өөртөө аягүй сайхан эцэгтэй. За. Гадаад хүн танаа банкнд чи аль банкнд ажилладаг гэлээ? Би хаан банк. Хаан банкд одоо гадаад хүн орж ирэл ингээл англиар ярингууд ерөөсөө санаа зовх явдалгүй шүү дээ. Тий? Тэр нөгөө хүн хэлээд you mean сайн ойлгохгүй бол can you please repeat like or can you please speak slowly? Тий? Өөртөө ихтэй. Тэгээд аягүй гоё ярих хэрэгтэй. Тэгээ алдаанаас айж болохгүй энэ манай ер нь гадаад хэл сурж байгаа хүмүүс алдаанаас маш их айж ичдэг. Тэр бол ёстой буруу. Тэрийг бол бүр мартах хэрэгтэй. Би ч гэсэндээ анх англи хэл сураад анх Австралид ирэл өөрийгөө амар мундаг англи хэлдэг гэж бодоо. Нөгөө нэг их сургуулийн өдөрт англи хэлний анги төгссөн юм шүү дээ, тий. Өөрийгөө амар мундаг англи хэлдэг гэж бодож ирэнгүүтээ Австрал буугаал онгоцны буудлын дээрээс нь ахуулаад хэлийг ойлгохгүй байгаа юм чинь одоо англиар яриад байгаа маа хатгаар ярьдаг. Нөгөө Австралийн акцент ч амар өөр идэг байхгүй юу? Тэгээ бүр аах ингээд чихэнд ерөөсөө онгохгүй бүр юу гэдэг юм болоо гэж амар ичээл нөгөө anxiety чинь жинхэнэ ингээд намайг яаж байгаа. Тэгээ жоохон байж байгаа л тийм спорт юм да. Тий чих аваа нэгдэл тий. Тэгэл би өөрөө за алдаатай байсан ч ямар хамаатай ингээд бүр нэг улаан цагаад гарсан хүмүүс байдаг шүү дээ. Алдаатай байсан ч ямар яг тийм бах хэрэгтэй. Тийм хүмүүс хэлийг амар сайн сурдаг байхгүй. За. Ичиж болохгүй. Баярлалаа. Наад ичимхий зангаа бойл алтсан. За. Манай өнөөдрийн яриа айгүй гоё сонирхолтой болж байна. Би сонирхолтой өнгөрсөн жил болохоор нөгөө хөрөнгө оруулалтын чиглэлээр их видео хийдэг байсан. Ерөнхийдөө нөгөө анх өөрөө хувьцаа энэ авч игээд тэгээд айгүй олон хүмүүстэй ярилцсан. Тэгээд зарим нь бүр танихгүй. Тэгээ өнөөдрийн хувьд бол цэндэр их ч бол миний танихгүй хүн шүү дээ тий. Тэгэд ингээ би тэгэд ингээ айгүй гоё халуун татн ярилцж байна. За тэгээ эдэн суудагчийн үед ч гэсэн би бас танихгүй. Амдаар нь бас нэг байгаагүй тий. Тэгээд манай нөгөө групп нээлдээд тэгээд эдэн суудагчийг би нөгөө амар дайчин бүр ингээд тэгээд нөгөө нэг одоо энд ингээ айгүйх тийм woman empowerment гэл ингээ ярьдаг штэ тий. Тэгээд эдэн суудагчийн үед маш дайчин хэрнээ нөгөө IT-ийн хүмүүс чинь нэг жоохон тийм ер нь нэг дуугүй байдаг тий. Тэгээд нөгөө нэг woman empowerment бид нар ингээл тэ одоо энэ группт ингээд байдаг. Тэгэл эдэн суудагч байгаа бас оруулж ирээд ингээд нэг цөмөр ингээ гоё. Нөгөө нэг хүний ингээд нэг overcome манай охин бас жоохон би ер нь би англиар ажил дээр бол би бас ингээд амар дархан болчдөг байхгүй юу. Нөгөө айгүй их олон Осын хүмүүстэй ажиллаждаг. Тэр айгүй их хүмүүс байдаг. Тэгээд ингээд амар их надад санаа оноо байгаа хэрнээ би ерөөсөө дуугахгүй ингээд би байж идэг байхгүй юу. Тэгээд нөгөө айгүй их бид нар чинь дандаа teamsэл ярьдаг. Тэгээд ингээд нөгөө нэг одоо жишээлбэл манай менежер одоо энд ингээд аюу хүмүүс нэгээ дэмждэг штэ тий. За ингээд чинь ингээд би чамд дэмжүүлнаа гэл тий намайг яриулах гал ингээд тэгдэг ч юм уу тий. Тэгээд бас ингээд өнөөдөр эрдэнэ суудагч маань ингээд join хийгээ тэгээд бас сая асуулт асуу гэсэн чи би асахгүй гэдсэн. Тэгээд
Эрдэнэ суудагч ингээд айгүй гоё practically асуулт асуугаад яг нөгөө нэг real time одоо нөгөө нэг амьдрал дээр байдаг тийм асуулт танаас асуугаад ингээд бид айгүй гоё яриа өрнөж байгаа бас ингээд айгүй баяртай байна. Тэгээд надад ч гэсэн бас яг одоо жишээлбэл ажил дээр би яг ингээд яагаад ч юм надад ингээд нөгөө нэг Australian born тийм Asian хүмүүстэй ярихад би айгүй тийм эрэгтэй эмэгтэй ямар ч ялгаагүй айгүй ингээд чөлөөтэй байдаг хэмнэ. Яг ингээд митинг энтерт ингээд айгүй тийм дандаа цагаан одоо нөгөө Австрал ирчүүд ороод ирэхэд би ингээд сандарчдээ. Яагаад ийм үүсээд тэгээд одоо жишээлбэл би хатаа тань ингээд айгүй сонин факт хуваалцахад манай охин Австрал төрсөн. Тэгээд анх ингээд child care төгсөн чинь нөгөө нэг educator нь Аз эмэгтэйтэйгээ ингээд ойрхон тэр нь байхгүй болохоор ингээд сонин мононтэй тэгээд та ингээд энэ дээр бас ингээд таны одоо observation ч юм уу судалгаа энэ байдаг бол яг яагаад ийм сэтгэл зүйн өөрчлөлт байгаад идэндээ яг нөгөө түрүүний хэлсэн foreign language anxiety бас эхэлж штэ тий. Нэгдүгээр бол энэ англи хэл бол миний төрөлх хэл биш учраас гэсэн ойлголт бүр ингээд толгоонд ч суудсан биш штэ тий. Толгоонд суугаад тэгээ англи хэл миний төрөлх хэл биш учраас би одоо өөрийгөө 100% илэрхийлж чадахгүй байхаа гэсэн айцтай байдаг дандаа тий. Тэгээд нөгөө хүмүүсийгээ болохоор зэрэг энэ одоо англи хэл native тий native юм чи одоо энэ ингээл native хэлээр ингээл ярина гэл тийм айцтай. Тэр айцаа маш сайн даван туулах хэвээр хүмүүстэй ярьж явах та тий тэр айцаа тэгээд өөртөө маш сайхан итгэлтэй байх хэвээр. Гэхдээ наад чинь бол зөвхөн англи тухайн хэлээр чөлөөтэй ярьдаг хүмүүсийн одоо native speaker-ууд тулгардаг асуудал биш шүү дээ. Ер нь бол тийм хуралд оролцох тийм соёл гэж байна. Хуралд оролцох communication гэж нэг юм байна тий. Одоо энэ том хуралд ингээд энэ баруунд чи юм л болгон митингсүүд байдаг тий. Янз бүрийн митингсүүдэд орохоор зэрэг одоо хүн яаж ярих хэвтэй вэ? Өөрийгөө яаж илэрхийлэх хэвтэй вэ гэж бас урлаг байна тий. Тэгээд тэрийг хүн шууд нэг удаа хоёр удаа ороо шууд ингээд naturally ороо сурчихгүй шүү дээ тий. Энэ барууныхын чи хүртэл өөрснөө тэрийг сурдаг байхгүй юу? Эхний уулзалтанд орлоо, хоёр дахь уулзалтанд ороод тэмдэглэгээ хийж авлаа, гурав дахь уулзалтанд орлоо. Хүмүүс юу гэж ярьж ийн сонслоо. Хүмүүс яаж өөрийгөө илэрхийлжээ сонслоо. Тав дахаас нь өөрөө жоохон ганц хоёр үг хэллээ. 6 дахаас нь дахиад жоохон ганц хоёр өгүүлбэр болголоо. 7 дахаас өөрийгөө бүр ингээд илэрхийллээ тий. Тэгээд ер нь бол хуралд орцоод өөрийгөө илэрхийлэх мэд чинь бас л нэг амьдралын хичээл шүү дээ. It's a lesson. Хүн сурна. Тэрнээс зүгээр шууд ороод сурчна гэж байхгүй. Тэгээ өөрөө бага confidence ингээд build тусаар байгаа л тэгээд өөрөө сураад эхэлдэг байхгүй. Би ч гэсэндээ анх Curtin-д ороод Director of Research. Одоо би ч ингээд өөрийнхөө судалгаа эдрийг бол янз бүрийн олон улсын хурал мурал дээр ингээд илтгэлээ тавиад хүмүүсийн асуусан хариулт эдрт ингээд хариулаад бас л тэр чинь нэг сурах эрдэм шүү дээ тий. Тэрийг бол ингээд өөрөө хийчихэд сурчаад байгаа юм PhD-гээс эхэлсэн болохоор. Тэгээд нөгөө Director of Research болохоор чинь тэр чинь шал өөр шүү дээ. Director of Research бол нөгөө сургуулийн нөгөө лидерүүд чинь бүгдээр 2-7 хоног болгоо ингээд leadership meeting хурал гэж ороод ирнэ. Одоо бүр миний мэдхгүй гачин админ одоо ингээл юм яриад унж штэ тий. Тэгэхээр чи биний мэдхгүй. Би бол анх бас амар болдог байсан. Яна одоо юу гэж хэлнэ тий. Энэ хүмүүс одоо ингээд бүр ингээ мэдхгүй юм яриад ах юм ч гэдэм эсвэл амар мундаг юм яриад ах юм. Би одоо юу гэж хэлнэ гэл ингээл амар сандраа. Тэгээ сурдсан штэ анханасаа. Одоо ч гэсэн би сураал явж байна. Би бол хурал мурал дээр тэгэл нөгөө төр цагаан арьстай Австрал эрэгтэй хүмүүс ч юм бол ойлгомжтой штэ тий. Худлаач өмнөч өдөр чи. Худлаач өмнөч өөрийгөө амар мундаг гэж яриад байна. Тийм. Тэгээд тэрийг сонсож байгаа тэмдэглэгээ сайн хийж байгаа тий. Тэмдэглэгээ сайн хийж. Зүгээр тэрэн дээр нь жоохон сайхан нэмэл өөрийнхөө амиг жоохон нэг их ч тэгж ярьсны хэрэггүй нэг юулаа 7 хэмж нэг огтл гэдэг штэ. Яг тэр шиг тий. Нөгөөхөө сайхан нөт хийж авч байгаа л нэг тэгтээ бэлдэх хэрэгтэй. Уянга бэлтгэхгүй шууд ороод бас нэг утахгүй юм байвал бас дэмэн шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр уулзлууд дээр чи хүмүүс юу ярьж чинь тэрийг тэмдэглэж аваад жоохон нөт олоо бодоод би ингэж хэлвэл ямар уу гэж. Өөрөө бүр бэлдэн шүү дээ. Толны урд сууж байгаа. Okay guys, so this is what I think of actually гэж өөрөө бэлдэн шүү дээ. Тэгчээж тэр хүн толон тарж ингэж өөрөө presentation дээр бэлтжээж улам мундаг болдог байхгүй. Тэгэхгүй шууд бэлтгэлгүй орвол бас хэцүү. Би ч гэсэн сурчлаа тэр тийм тэр том их сургуулийн Director of Research чинь бас их өөр идэм байл шүү.
Тэгээд нөгөө Оосын нууц чи орж ирэл том ярьна шүү дээ. Тэгэхээр сайн тэрийг ингээд тэмдэглэж авч байгаа. Өөрөө бэлтэж байгаа л ороод 7 амтж байгаа нэг тогтлоо. Тэгээд ганц хоёр мундаг хилэнгүүч нь цаадалж угаасаа чамаа хүндэтгээд энийг өгч бошоо гэдэг болчихсон. Мэдгүй зөв буруу би өөрийнхөө туршлагаас хаваалцж байгаа шүү дээ тий. Юу яах вэ? Яг тэр тол майланд харж ярьдаг маядаг гэдэг дээр бол яг тэгэж бас бэлтгэж хийж байгаагүй юм. Тэгэхээр нөө яалтчгүй preparation гэдэг бол айгүй чухал. Тэгээ тантай санал юм. Тэгээд талын тараад бэлтгэлгээд өөрөө өөртөө ярихаар улам сайжраад улам ингээд одоо улам өөртөө ихтэй болно. Эрдэнэ сувд ч гэсэндээ англиар ингээд яриад хүмүүсээс ярихаас айгаад ичээд байгаа гэдэг чинь талын тараад хаа игээд өөрөө ингээд ярихаар дараагийн удаа чи бүтээ яриад үзээрэй заяа шал өөр болчихдог. Гоё зөвлөгөө. Hi guys одоо юу гэдэг ингээд талаар ярих шүү дээ. Эсвэл ингээд өөр ингээд англиар ярьдаг хүнтэй суугаад хоорондоо ингээд интервью маягаар яриад practice хийж болно. Жишээ нь уянгаа чи дотн найзтай болоод сууж байгаад ингээд интервью гэдэг ажлынхаа одоо ажил дээр ямар яригддаг топик байна. Тэрнийхээ тухай интервью шиг ингээд би энтэйгээ харилцан ярьж болно. Уянгаа тийм. Маш олон аргуудад хүн practice хийх хэрэгтэй. Practice. Би нөгөө нэг айгүй баг цагаа болохоор одоо таны эрдэм шинжилгээний ажлуудын чимлэлээр одоо айгуугаа яриулмаар байна. Тэгээ хэрэглээний хэл шинжил одоо applied linguistics гэсэн бол гол тэр мэргэжлэр явж байгаагээ би түрүү хэлсэн шүү дээ тийм. Тэгээ хэрэглээний хэл шинжил чинь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол хэлийг яаж амьдрал дээр хэрэглэх вэ гэсэн үг байхгүй юу? Одоо хэл шинжилгээ яаж амьдрал дээр хэрэглэх вэ? Яаж жинхэнэ амьдралтай холбох вэ гэсэн үг. Одоо нөгөө Монголын хэл шинжилгээ гэдэг шүү дээ. Ингээд Аргадан багш эдрийн заадаг хэл шинжилэлтэй. Тэр бол зүгээр ингээд хэлийг хэл талаас нь судалдаг. Жишээ нь одоо дөрвөн талаас нь. Одоо жишээ нь за А гэд их шиг байна, Б гэд гээгүүлэгч байна. А, Б гэд хоёр их шиг гээгүүлэгч хоёр нийлэхээр ийм болноо. Тэр чинь одоо дөрвөн. Тэр чинь бол дөрмийн хэл шинжилгээ буюу хэрэглээний хэл шинжилгээ гэж аахгүй. Хэрэглээний хэл шинжилгээ бол угаасаа хүн яаж хэлийг сурдаг вэ? Хүн яаж нийгэмд хэлийг сурчаад хэрэгэлдэг вэ? Хүн яг хэлний дагуу яаж өөрийгөө илэрхийлдэг вэ гэл ингээд айгүй олон тийм хэрэглээний асуудлууд гараад ирдэг байхгүй. Тэгээ миний гол хэрэглээний шинжилгээр одоо миний гол мэргэжил юу вэ гэхээр нийгмийн хэл шинжил буюу social linguistics гэж явдаг. Нийгмийн хэл шинжил болохоор зэрэг хүн яаж одоо хэлээр дамжуулж одоо нийгэмд амьдарч нийгэмшдэггүй гэсэн тийм сэдв байгаа тий. Тэгээд миний хамгийн анхны одоо миний судалгаа бол хоёр ингээд өнцгтэй байгаа. Нэгдлийнх нь өнцөг бол linguistic diversity, нөгөөх нь linguistic disparity гэдэг. Linguistic diversity гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хүн хэлээр яаж өөрийгөө ингээд илэрхийлж identity-га гарах вэ гэсэн нэг тийм гол сэдв байгаа. Жишээ нь одоо Монголд 90-ад оноос хойш Монгол ингээд ардчилсан орн бороод 90-ад оноос өмнө бол Монголд гол гадаад хэл нь орс хэл байсан тий. Тэгээд орс хэлнээс айгүй одлон үг хэллэг орж ирээд ингээд монгол хэлтэй ингээд холилдоод монголчууд орс монгол хэлээр ингээд ярьдаг болсон. Одоогоор ч гэсэндээ тэр нь байж байгаа. Жишээ нь өнөөдөр ингээд монгол сургууль дээр хичээл зааж байхад ингээд одоо skirt гэдэг англи үг чинь монгол руу юу гэж орчуулах вэ? Юб гэдэг жаа. Юб гэдэг чинь одоо орс үг шүү дээ. Тэрийг монголчууд бол монгол үг гэж ойлгодог тий. Тийм тэгээд бүр 90-ад оноос өмнө чинь бол бүр нөгөө эртний уйгурчин монгол бичгээ орс кирилл үсгээр солилцсон шүү дээ тий. Тэгээд 90-ад оноос хойш ингээд маш олон хэл ороод ирж байгаа шүү дээ. Англи, герман, одоо хятад, солонгос. Тэгээ манай монголчууд ийм олон хэл соёл ороод ирсэн чинь хэл шинжлэхийн байдал, нийгмийн хэл шинжлэхийн байдал огцом өөрчлөгдсөн байхгүй 90-ад оноос хойш ерөөсөө. За ялангуяа одоо тэгээ дээрэс нөгөө social media, Facebook, Instagram, Twitter гэдээ ороод ирсэн чинь social media-гийн үг хэллэгнүүдгээ шинээр ороод ирж байгаа. Ингээ манай монгол хэлэнд бол маш том одоо revolution болсон шүү дээ. Маш том хувьсэл болсон байхгүй 90-ад оноос хойш тий. Тэгэхээр зэрэг хүн одоо яаж тэр олон тэр хэлийг өөрийнхөө монгол хэлэн шингээж өөрийгөө илэрхийлж байна гэдэг тэр сэдвийг бол би миний нэгдүгээр сэдв. Хоёрдугаар сэдв болохоор за тэр нэгдүгээр сэдв бол би мэдээж Монголд датагаа цуглуулад монголчуудаас интервью аваад монголчуудын social media байдгийн юмыг цуглуулад ингээд яг монголчууд дээрээ зориулж хийсэн болвол хоёрдугаар сэдв нь болохоор зэрэг одоо энэ ARC-ийн linguistic disparity буюу хүн яаж хэлээр дамжуулж одоо discrimination буюу хүн яаж одоо тухайн хэлээр яриад тийм
юу гэдэг лээ discrimination гэдэг чинь ялгуурлах те. Тий одоо арьс өнгөөр ялгуурлах эсвэл одоо тэр нийгэм өөрийнхөө тэр нийгэмд ингээд олигтой байр суурь эзэлж чадахгүй ингээд одоо second citizen буюу одоо хоёрдугаар иргэн гэж яриад байгаа. Яаж хэлээр дамжуулж хүн одоо гадуурхагдж байна гэсэн тийм сэдв байгаа. Хоёрдугаар сэдв. Тэр сэдв хаанаас гарсан бэ гэхээр тэр сэдв бол энэ Австралид ирээд мэдээж Австралид амьдарснаас хойш би өөр дээрээ маш их мэдэрдэг байсан. Өөр айгүй их мэдрээд тэгээ тэрийг ингээд цааш нь ингээд адилхан монголчууд ингээд иммигрантуудтайгаа бүгдээрээ надтай адилхан проблемтэй. Тэгээ би энэ талаар нөгөө Australian Research Council-ийн project чихэд тэгсэн чинь тэр нь ингээм амжилттай болоо. Тэгээ тэрнийхээ дагуу ингээ 3 жил судалгаа хийгээд тэгээд одоо би миний гол хийж байгаа судалгаа яг одоогийн байдлаар бол linguistic racism буюу хэлэн дээр тулгуурсан арьс өнгөөр ялгарлах гэсэн тийм сэдв байгаа. За тэрэн дээр яг тавчхандаа юу гэж хэлэх вэ гэхээр зэрэг энд Австрали улсад амьдарч байгаа иммигрант буюу цагаачлалын одоо иммигрант буюу цагаачлалын тийм гаралтай хүмүүс одоо ганцхан тэр цагаан австралиуд биш тэр цагаачлалын гаралтай гэдэг нь одоо Монгол хятад энэ тэр цагаан австралиуд тэр хүмүүс ингээм Австрал цагаачлж ирээд яаж гадуурхагдж байна гэдгийг судалж байгаа судалгаа. Гэхдээ гадуурхтай арьс өнгөөр биш яаж хэлэн дээр тулгуурч гадуурхагдж байна гэдгийг судалж байгаа. Жишээ нь тэр хүн одоо ингээл англиар ярина штэ тий. Манай монголчууд ингээ англиар энэ дээрээ ярихаа зэрэг айгүй орс акценттэй гэдэг байхгүй. Англиар ярьж байгаа монголчуудыг айгүй орс акценттэй. Орс акценттэй учраас одоо уучлаарай бид нар австрал акценттэй үнэл ажиллаа байна гэдэг юм тий. За тэгэхээр зэрэг тий гэтэл өөр нэг юм юу вэ гэхээр за уучлаарай таны төрөл хэл чинь бол монгол хэл юм байна. Биднэрт монгол хэлтэй хүн бол хэрэггүй. Бид нар хятадаар ярьдаг хүн л хэрэгтэй гэл ингээд дараагийн discrimination. Тэгэхээр зэрэг жишээ нь одоо хятадууд монголчуудаас илүү яагаад ажилд орж байгаа гэхээр энэ хятадуудын мэдээж community нь илүү их учраас мэдээж хятадаар ярьдаг хүн хэрэг байгаа. Тэгэхээр манай монгол хэлний Австралид ирэхээр ямар ч үн цэнгүй болчихж байгаа байхгүй тий. Дээрээс нь англиар ингээ ярихаар зэрэг чиний англи хэл чинь болохгүй байна уучлаарай бид нар чөлөөтэй native speaker өмнөнийг авна гэдэг. Тэгэхээр тийм судалгаа хийж байгаа да тий. Яг таны нахаа чинь сонсон чинь нөө анх манай нөхөр бид 3 Австралид ирээд тэгээд би нэг газар ажилд орчоод хөдөлгөгчээр ажилд орчоод тэгтээ Сиднейд ирээд байна. Тэгсэн чинь нөгөө манай нөхрийг өөр салбартаа яваад очооч гэсэн чинь менежер нь очоод ингээд уулзсан чинь манай энэ хавьд айгүй Австрали хүмүүс амьдардаг. Тэгэхээр биднэрт баг чи хэрэггүй ахаа гэдэг яг тэр бүр амар тэгээ бүр бит хоёр би одоо надад амар гоё дата интервью өгöd шин. Нөхөштэй ярьж байхдаа нөө би өстө охин энэ төрчөөд монголоор яриадсан байхгүй. Тэгээд гэсэн чи би нөгөө нэг те юусоо тийм алсын хараагүй. Тэгэл би яана одоо ингээд яг начиг ингээд ийм акценттэй ингээд англи хэлтэй болчихоо гэж амар аагалтай ёо өстө нэр алуу энийг англи хэлээр яриулна шүү. Бошгон шиг цэцэрлэх өгөөд англи хэлтэй болчихоо. Тэгээд ингээд амар санаа зовно. Өөрийнхөө мэдэрч исэн энийг би ингээд дандаа гэдэг байхгүй те. Би одоо яг ингээд англиар нативаар ярьдаг байсан бол би ажиллагантайгаа яаж ярих вэ гэвэл миний ажлын үр дүн амар өөр байх байсан болов гэдэг ингээд дотроо дандаа бодоод байдаг. Тэгээ би ингээд за ямар ч лсэн би өөршгөө юм мэдрүүлэхгүй шүү гэдэг ингээд амар ботчонгуудаа. Тэгээ одоо тэгсэн чинь нөө монголоор ярихгүй. Тэгэл ингээд яана гэл ингээд амар санаа. Бараг ингээд нөө монголчуудтай ариатай газар ингээд нөө монгол хүүхдүүд нэг сургууль байх юм бол хүүхд чи англи хэл сурах юм уу гэхэд одоо бол бараг тийм газар очиж хүүхдээ монгол хэл сурах юмсаа ингээд тэр бол ерөнхийдөө аюу тийм болгоомцсон асуудал байна. Тэгээд та яг яагаад монгол сургуулийг те ингээд нээх тэр шалтгаан одоо нээх болвоо. Тэгээд одоо яг наадах чинь үнэхээр ингээ хэрэгтэй байгаа зүйл байна. Тэгэхээр ингээ танаа сургуулиас Сидней мэднэгээр ирэх үү, ингээ онлайнаар ядаж хичээлээ явуулах уу гэсэн юм асуулт. Тэр Монгол сургууль гэдэг санаа бол энд байдаг нэг одоо манай Нинагч гээд байгаа. Нинагч бол анх санааг нь гаргасан тий. Тэгээд Нинагч над дээр ирээ танаа curtain биднэрт туслах уу? Одоо бид нар ийм сургууль байгуулмаар байна. Манай энэ Перст амьдарч байгаа монгол хүүхдүүд ерөөсөө монголоор ярьж чадахгүй байна. Бүгдээрээ монгол хэлээ мартчихсан. Дандаа англиар хэлд ордог. Тэгээд тий одоо ингээд Перст бол монгол сургууль маш одоо urgent тийм байна гэдээ ирээд тэгээ би мэдээж тэрийг дэмжиж тэгээ манай Перстний сургуулиас анги танхим гаргаж өгөөд одоо явагдаж байгаа. Манай Перстний сургууль дээр явагдаад сая том research project-ын дээр монгол сургуулаа оруулаад тэгээд task based language teaching learning гэдэг team project-ээр одоо хүүхдүүдтэй хичээлээ заагаад Перстнийхаа одоо хэл шинжлэлийнхаа багийг би оруулаад ингээ явж байгаа. Тэгээ би өөрөө бол тэрэндээ маш I'm really proud те.
Тэгээд яагаад тэгж бодож байгаа вэ? Зэрэг манай хөвчин бас энэ төрж өссөн. Тэгээ монгол хэл нь бол үнэхээр zero. Яагаад монгол хэл нь zero вэ гэхээр зэрэг ямар ч орчин байхгүй. Угаасаа би гэртээ монголоор ярихгүй тэгэл юм л болгон тэгэл англиар л ярьчихж байгаа юм чинь. Тэгээд эмээ өвөө эдэр нь энэ цуг амьдэрдэг байсан бол арай өөр штэ. Монголоор хажуунаас нь яриад, хоорондоо бид нар монголоор яриад. Тэгээ хоорондоо ингээ монголоор ярьдгүү. Тэгээ манай хүүхдээ чинь аав нь нөгөө австрал хүн байдаг. Тэгээд хоорондоо англиар л ярьдаг. Тэгэхээр чин зэрэг ямар ч орчин байхгүй. Тэгээ орчин байхгүй болохоор хүүхд мэдээж хэлд орохдоо шууд англиар л хэлд ордог тийм. Тэгэхээр зэрэг бол Монгол сургуулийн гол зорилго юу вэ гэхээр заавал тэр хүүхдэд монгол хэлийг өөр чөлөөтэй ингээ монголчууд хоорондоо ярьж байгаа юм шиг заам гэсэн бол биш. Угаасаа тийм болж чадахгүй тийм. Зүгээр ингээ чихэн онгоогоод монгол хэллээр хүмүүс хоорондоо ярихаар чихэн онгоогоод монгол хэл гэдэг чинь нэг ийм хэл байдаг. Хүмүүс хоорондоо ингэж ярьдаг гэд үгээ жоохон сураад тий. Одоо тэгээ монгол сургуульд явдаг болсноос биш манай хүүхд чинь сайн байна уу? Аимсан өмс, гутлаа өмс эдэргээ ярьдаг болчиход байгаа шүү дээ тий. Аимсан өмс, гутлаа өмс уут эдэр гэхээр зэрэг ойлгоод ингээ чихэн онгоогоод нэгдүгээр тэгэхээр зэрэг ингээд монгол хэлээ айгуу сайхан чихэн онгоогоод явж гин тий. Би бол хүүхдээ яг монголоор чөлөөтэй бүр native яар гэж би хэлэхгүй угаасаа ч боломжгүй тий. Гэхдээ бол монгол хэлээ ингээд нэг юу жоох хүүхдийн чихэн онгоогоод явахаар зэрэг угаасаа айгуу сайн том болохоор нь зэрэг хоёрдугаар хэл сурахад ч их сайн гоё боломж. Ер нь бол хоёр хэлээр ярьдаг хүн чинь бол маш intelligent байдаг байхгүй юу? Хүн ингээд тархинд хоёр хэлээр ярьдаг гэхээр зэрэг өөр маш том ертөнц нээгдээд тий. Маш том ертөнц нээгдээд ингээд улам ертөнцийг өөр нүдээр хардаг болоод тийм глобал хүн болоод явна тий. Тэр үүднээс л монгол сургуулийг нээж байгаа. Тэгээ олон хүмүүс явж эхэлж байгаа бид нар их баяртай байгаа. Монгол сургуулийн хувьд Сиднейд нөгөө манай монгол сургуулийн нэг юу байдаг штэ. Манай монгол сургуулийн одоо партнер Монгол School Sydney илүү дээ. Сиднейд тийм Юми гэдэг юутай. Дарахтаа тэр айгүй мундаг сургууль штэ. Тэнд хүүхдээ явуулаач. Тэгээ Сидней. Би тэр юуг би тэр detail эдрийн чам руу явуулъя. Энэ манай Perth бол монгол сургууль үнгүй явагдаж байгаа. Яад бол нөгөө манай Perth-ний сургууль дээр анги танхим нь гаргацсан учраас тий. Одоо тэгээ юу буйны маягаар тэгээ явж байгаа үнгүй. Сиднейгийнх бол үнэтэй ахаа. Тий, Сиднейг. Гэхдээ бол Сиднейгийн тэр сургууль айгүй сайн сургууль байдаг гэж би дууссан. Тий. Ойлголоо. Юми гэдэг ахтай нэг айгүй мундаг бизнес хүүхэн байгаа. Бизнес woman байгаа Юми гэдэг ахтай. Тэгээ манай энтхийн монгол сургуульд аюух тусалдаг. Тий. Тэгэхээр тэр detail эдрийг бас явуулъя заа юу. Тий. За тэгээрээ first гэсэн бол одоо ингээл ирээл ор гэл хэлчихсэн. За ингээд багш нь гэнэ. Би одоо ингэсээ гарахгүй бол нөгөө орой хоолмол хэцүүдлээ. Үүний дараа яаж те. Тэгээд цаг гаргаад та бид нартай ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд одоо нөгөө манай группт танаас хамгийн сүүлийн асуулт асууя. Тэгээд группт байгаа маш янз бүрийн түвшинтэй хүмүүс байгаа тий. Тэгэхээр ер нь бол англи хэл сурж байгаа хүмүүст таны зүгээс бүх зөвлөгөө. Тэгээд би бас танаас бас ингэж асууя гэж бодож байсан. Та нөгөө айгүй олон гадаад хүмүүст ингэж заахлаа ямар орны хүмүүс хэрийг их хурдан сураад байна. Тэгээд таны бодлоор яг юу тэдрийг тэгэж одоо хурдан англи хэл сурахад хүрээд байна. Мэдээж яг practice байна. Хүн хүний хувьд хичээх бах тий. Гэхдээ ингэж яг зүгээр та хэл сурж байгаа сонирхолтой хүмүүст да ялангуяа та өөрөө хэрэглээний англи хэлийг мэржсэн хүн тий. Зарим ер нь ихэнх хүмүүс чинь айлцэл бэлдэж хэл сурдаг шүү дээ. Тэгээд өөрсдөө англи хэлтэйгээ бодоод ирдэг. Тэгээд яг амьдралаа хэрэглэж чаддаггүй. Тэгэхээр тэр хүмүүс өөрөлдөө та ингээ бас аягүй гоё зөвлөгөө өгөөд гурлаа яриагаа дуусгах уу гэж бодож байна. Ер нь бол дараа ингээд интервью янз бүрийн ярих юм байл хэрэг би завтай байл өгч олноо болно тийм. Энэ миний нэг ажлын нэг хэсэг учраас би бол дургуйцгүй яг завтай л авах хэрэгтэй тэр үед нь тийм. Нөгөө хүүхдтэй бас тийм. Юу тэгээ миний өгөх гол зөвлөгөө гэх юм бол би чинь бол бас яг англи хэл заадаг хүн бол биш. Хэл шинжил гэсэн үүднээсээ энд бол зүгээр хэлийг ингээ хүмүүс хэрхэн нийгмийн тал дээр ашигладаг вэ? Хэлний ядгуурлан гадуурх байдал хэлийг одоо онол талаас нь судалдаг хүн шүү дээ тий. Энд бол хэлийг онол талаас нь судлаа. Тэр онлын одоо тэр theoretical contribution-д нь би contribute хийгээд явж байгаа. Тэгэхээр миний гол үзэгчд, миний гол уншигчд бол дэлхийн одоо дандаа миний applied linguistics-ийн эрдэмтд байгаа.
тий эрдэмтэн Сонслоо. уншин тэд нар миний имийг иш татна тий Сонслоо. тэд нар миний бичсэн өгүүлгийг уншаад иш татна эсвэл эргүүлээ шүүмжлэн одоо би эх жилийн 3 сард American Association of Applied Linguistics гэдэг манай филдийн хамгийн том хурал байдیں۔ 2000 гаруй хүн оролцдог. Тэрэнд намайг keynote-ээр урьдсан байгаа жишээ нь. Тийм тэнд очиод одоо би өөрийнхөө судалгааны тухай ярина. Гэхдээ судалгааны тухай ярихдаа бол би ихэвчлэн би жоохон онол талаа барьдаг. Theoretical тал руугаа тийм илүү theoretical онол тал руугаа барьдаг. Тэгэхээр энд бол би оюутан эднэрт хичээл заахад бол англи хэл бол заахгүй. Энд бол би хэлний онолыг л заадаг тийм. Хэл шинжил гэдэг чинь ийм юм байдیں۔ Хэл шинжил нийгмийн хэл шинжил гэдэг ийм юм байна. Одоо түрүүний foreign language anxiety гэдэг ийм юм байна. Linguistic racism гэдэг ийм юм байна. За тэгээ дээр үед одоо 20 оноос нийгмийн хэл шинжил ингэж ихсэн 30 онд ингэж хөгжсөн 40 онд ингэсэн гэдэг ингээ ярина шүү дээ тий. Тэгэхээр миний оюутнууд бол яг ирээдүйд хэл шинжил болох оюутнууд эсвэл хэл заах одоо тий хэл шинжил англи хэлийг одоо 2 дугаар хэлээр ярьж байгаа хүмүүс заах тийм оюутнууд байгаа. Гэхдээ ерөнхийдөө судлаач гэдээ яадаг болохоор хичээл бараг ордгүй яг үнийг хэлэхэд сүүлийн 2 жил бол хэл заагаагүй дандаа судалгаагаа игээд явсан 6 ном гаргасан байна хэл шинжлийнхаа тухай. 6 ном гаргасан байна. Миний 6 номыг уншдаг хүмүүс дандаа олон улсын эрдэмтдтэй байна. Яг оюутнууд байна, postgraduate, ихэвчлэн postgraduate, магистр, PhD-га хийж байгаа оюутнууд байна, тий. Тэгэхээр зэрэг энэ дээр бол ингээд хариулахад тийм байна. Гэхдээ зүгээр яг ингээд би өөрөө тэр замаар нь явсан хүний хувьд бол би түрүү хэлсэн шүү дээ. Англи хэлийг ер нь сайн сурахад бол нэгдүгээр тэр айдас барьер anxiety-га авч хайх хэрэгтэй. Өөрөө алдаанаас ерөөсөө айдгүй байх хэрэгтэй. Өөртөө маш их итгэлтэй авах хэрэгтэй. Тэгжээ орно. Дээрэс нь ингээд тэр яг тэр natural одоо хүмүүс ингээ хоорондоо англиар ярьж байгаа юм кино маш их үзэх хэрэгтэй. За одоо ингээд мэдээ байгаа шүү дээ news нэг маш их үзээ сонсоод өдөр болгон ингээд жишээ нь өдөр болгон 15 минут 30 минут сонсоод тэрийг ингээ буцаагаад өөрөө дагаж хэлээд repeat те дагаж хэлээд тэгвэл айгуусаа тэгээ би түрүү хэлсэн шүү дээ ингээ өөрөө өөртөө сайн ажил толинд ингээ хар сууж агаад өөртөө амар гоё practice хийгээд нэг ингээ текст урдаа тавиад тэр текстээ 15 минут толтой ингээ харж ярина тий. Тэгэхээр чи өөртөө айгу ихтэй болдог байхгүй хүн. Тийм тий. Ингээ ихтэй болоод улам ингээд яа. Тэгээд өдөрт нэг жоохон 5 минут ч гэсэн хамаагүй. Өдөр болгон 5 минут гээ явахаар чи 365 өдөр яах вэ? Мундаг болно үстэй тий. Тийм өгөөдөө тий. Маш их баярлалаа Сэндэр агшаа. Тэгээ би таныг харчаад ямар амар өөртөө ихтэй юм бэ гэж бодож ирсэн чи та яг тэрнийхээ учир шалтгааныг нь бас хамгийн сүүлд нь хэлээд өгчлөө надад. Бид хоёр тэгээд бүтэнсэн өдрийн орой тэг ингээд бид хоёр ч цаг гаргаад ийм гоё сонирхолтой яриаг өрнүүлсэн байдал